За эрхэм байнгын орон дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын 2024 нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын 2024-ны санхүүгийн нэгдсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэн Монгол Улсын их хурлын 2025 оны хаврын жуулааны 6 дугаар сарын 23-ны өдөр нэгдсэн хуралдааны анхны хэлцүүлэг танилцуулсан. Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд тус байнгын ороод хариалагдах авилгад эмзэг газар улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч улсын ерөнхий прокурор хүний эрхийн үндэсний комиссын дарга цагаат дах ажлыг өдөртөн зохион байгуулах комиссын дарга шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга шүүхийн сахилгын хорооны дарга хууль зүйн дотоод иргэн сайдын багцын 276 төсөвт байгуулах 2 төсөл сан төрийн өмчийн 12 аж ахуйн нэгжийн нийт 233 байгууллагын төсвийн гүйцэтгэл санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан болно. Тус байнгын орон төсвийн ерөнхийлөгчдийн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 1 их 80 739 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч үүнээс урсгал зардалт 1 их 80 төгрөг 578.7 тэрбум төгрөг хөрөнгийн зардал 160.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 он тус байнгын ороонд хариалагдах 5 төсвийн ерөнхийлөгчдийн захирагчийн 51 төсөл арга хэмжээнд 160.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож гүйцэтгэл 87.7% гүйцэтгэлтэй байна. Байнгын орон дарга эрхэм гишүүдээ та бүхэн 2024 төсвийн гүйцэтгэлийн үр дүнгийн тоон үзүүлэлтүүд болон бусад холбогдох тайлан танилцуулга аудитын дүгнэлтүүдтэй танилцж төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2024 төсвийн гүйцэтгэлийг батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа.